За 2025 оны 1-р сарын 1-ээс Монгол улсад ахмад насны тухай хуулийн шинжилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ хуулийн шинжилсэн найруулгад бол ерөнхийдөө Монгол улсад байгаа энэ ахмад насны өнөөгийн ам амжиргаа, тэтгэвэр тэтгэмж, за мөн эмнэлгийн үйлчилгээ, халамж үйлчилгээ гэх мэт маш олон асуудлыг зохицоор нь шийдэж өгсөн. Ер нь бол нэлээд бас боловсронгуй болсон юм хуулийн төслөө гэж би харж байгаа. За улсын хурлын гишүүнийхээ хувьар миний бас хийх үүрэгтэй ажил бол энэ хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих тийм ч учраас би энэ ахмад насны тухай хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр яаж хэрэгжиж байна вэ гэдэг дээр бол өнгөрсөн хугацаанд бас анхаарч ажиллалаа. Тэгэхээр өнөөдөр бол Монгол улсад нэг 500 гаруй мянган ахмад настан байгаа. Тэгэхээр энэ ахмад наснуудын хувьд бол тулгамдж байгаа маш олон асуудал байна. Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол өнөөдөр Монгол улсад бол маш хүндрэлтэй. За мөн асуудлыг шийдэх гарц гаргалгаагаа хайсан ийм асуудал болчиход байгаа. За хөгжилтэй орнуудын энэ ахмад насны асрамжийн энэ үйлчилгээ, энэ асрамжийн үйлчлэгийг тойрсон хууль эрхцэн орчин бол маш нарийн байдаг. Өнөөдөр бол манай Монгол улсад бол энэ зохицуулалт бол бас хараахан төгс төгөлдөр болж чадаагүй учраас миний хувьд бол ахмад насны асархуй суулгын асуудлаар шинжилсэн хуулийн төсөл боловсруулахаар сэтгэл шулуудад ажиллаж байна. Тэгэхээр шинжилсэн хуулийн төсөл гэдэг бол маш их процедуртай, маш удаан хугацааны судалгаа, шинжилгээ хийгддэг. За маш олон салбарын хуулиуд хөндөгддөг. За мөн олон салбарын хүмүүсийн эрдэмтэн мэрэгдийн дунд хэлэлцүүлэг явсны үндсэн дээр энэ хуулийн төсөл өргөн баригдана. За мөн хуулийн төсөл өргөн баригдсанаар улсын төсөвт ч өөрчлөлт орно. Тийм учраас энэ бол маш нарийн процедуртай ажиллагаа болохоор би эхний өнгөрсөн хугацаанд олон талын хэлэлцүүлгийг хийлээ. Яг ийм хууль хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр асрамжийн газрын тусгайлсан хууль хэрэгтэй байгаа мó гэдэг дээр судалгаа хийлээ. Тэгэхээр энэ хууль бол хэрэгтэй байна. Энд бол нийгмийн захиалга байна гэдэг дээр энэ үр дүн гарсан байгаа. Тийм учраас энэ хуулийн төслөө үргэлжлүүлэн хийх судалгааны ажлаа хийгээ явж байна.